Европын аялан төвлөлт. Дундэршгүй хавьяас дун хуураараа Монгол түүнийхэн сонор мэлмийг үргэлж медасаар ирсэн драм 4 10 нас хүрлээ. Тэд 10 насныхаа төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэхээр Европод амьдарч байгаа элэг нэгт Монгол түмнээ зогсох гэж байна. Дүү хуураар дүү олон сюрпризээр хуваалцахаар Европ дэвдэг аялан тоглолтоо албан ёсоор эхлэж байгаа нэ. 2015 оны 5 дугаар сарын 29-нд Шведийн Стокгольм хотод, 2015 оны 5 дугаар сарын 31-нд Английн Лондон хотод, 6 дугаар сарын 5-нд Швейцарын Женев хотод, 6 дугаар сарын 6-нд Францын Реннес хотод, 6 дугаар сарын 7-нд Бельгийн Антверп хотод, 6 дугаар сарын 12-нд Германы Штутгарт хотод, 6 дугаар сарын 13-нд Чех улсын Праг хотод, 6 дугаар сарын 19-нд Австрийн Вин хотод, 6 дугаар сарын 20-нд Туркийн Истанбул хотод. Та бүхнийгээ хуучны сайхан дүүхөр аялгаунд ирж нэгэн үчиг хамтдаа өнгөрөөхийг урьж байна. Драм 4. Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу бусдын тэнгэрт өдөөн цацдаггүй. Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд будамт газар ясаан тавьдаггүй. Тэнгэрлэг монголчууд та бүхэндээ их хааны домог богино хэмжээний жүжигэ төлөвлөх болно. Сайн байцгаана уу? Ингээд Европт ажиллаж амьдарч байгаа нийт монголчуудаа бид дөрөв хайрын дурсамж тоглолтоо төлөвлөхөд бэлэн болоод байна. Бид нар өөрсдөө жүжигчид учраас бас юм театрчилсан концертоос гадна их хааны домог хэмээх богино хэмжээний юм түүхэн жүжигийг бас бид дөрвөн зүгээс та бүхэндээ сонирхуулах болно. Энд одоо манай Монголын үндэсний гайхалтай түүх газар нутгийн тухай өгүүлсэн юм богино хэмжээний жүжигийг та бүхэндээ бас төлөвлөхөд таатай байна. За тэгээд дуу бүхэн дурсамж авчирдаг гэдэг шиг та бүхний сэтгэл дотор хадгалагдаж байдаг гайхалтай сайхан дурсамжуудыг энэвч бид та бүхэндээ өгч чадна гэдэгт итгэлтэй байна. Жаргалтай амьдрал гэж байдаг, жаргалтай мөчүүд байдаг гэдэг шиг энэ та бүхэнд уулзах энэ мөч бүхэн жаргалтай сайхан байна гэдэгт бид өөр итгэлтэй байна. Энэ монголчуудаа цөмөр нэг өрөөг хэзээ ч мартахааргүй. Наргиж цэнгэж дөргиж өнгөрөхийг та хүсэж байна. Ингээд та бүхэнтэйгээ удахгүй уулзцгаая. Драм 4 Европын аялан төвлөлт.